За дараагийн багц мэдээлэл маань агаарын бохирдол за түүнтэй тэмцэж байгаа иргэд аж ахуйн нэгжийн санаачлагтай холбогдож байна. Бид нэгэн сурвалжлагыг бэлтгэлээ. За аливаа аж ахуйн нэгж байгууллага за нийгмийн хариуцлага ухамсарлан төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг. За үүний нэгэн чиглэл компани. За тэд Чингэлтэй дүүргийн зарим цэцэрлэг сургуулийн бага насны хүүхдүүдэд утаанаас хамгаалах маскыг хандуулсан байна. Цэцэрлэг сургуулийн багш нар хүүхдүүдэд өглөө оройд заавал маск зүүж хэвшихийг анхааруулж байгаа юм. Гэвч зарим эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал санхүүгийн байдлаас үүдэн хүүхдүүд нь маск зүүх боломжгүй байгааг багш нар хэлж байлаа. Манай хүүхдүүд бол өглөө оройны утаанд бол заавал зүүдгэн тэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл өвчлөлийн тоо маш их өндөр үзүүлэлттэй байгаа. Хүүхдүүд таниад томоо төс төвчнөр өвчлөх нь олширч байгаа. Тийм учраас нөгөө хүүхдээ эрс бүрдэхгүй байх тал байдаг. Маск зүүсэн тохиолдолд бол бас өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ийм сайн талтай гэж үзэж байгаа. Нийтдээ 170 мянга гаруй иргэнтэй Чингэлтэй дүүрэгт олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг болох хүнс нийтийн хоолны тоног төхөөрөмж худалдаалагч чиглэл компанийн өнөөдөр дүүргийнхээ 31, 43, 124 дэх цэцэрлэг 39 дугаар сургуулийн 1500 хүүхэд тус бүрт нэг маск хандивлаа. Энэ бол манайх одоо энэ хорооны нутаг дэвшилт үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ одоо өглөө орон цагаар бол үнэхээр одоо утаа ихтэй хүүхдүүд бол үнэхээр утаанд бол аимшигтай хордож байгаа. Тэгээ манай компани энэ үйл ажиллагаа ямар ч ус нэг ч гэсэн удаа хүүхдүүдэд эрүүл мэндэд нь одоо утаа баг хордохыг одоо бодож явдаг байсан. Тэгээд компанийнхаа нийт ажилчин албаа агчтайгаа ярилцж байгаа. Тэгээд хорооныхоо нутаг дэвсгэрийн одоо 3 цэцэрлэгийн ажилчин албаа агчид цэцэрлэгүүдийн бэлтгэл хүүхдүүд за 39 дэх сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд гээд ингээд багш албаа агч нийтдээ 1503 хүмүүс одоо нэг удаагийн маскыг бэлгэлж байгаамаа. Ингээд энэ утаанд одоо тэр чигээрээ бүгдээ хордож аимшиг болж байгаа энэ үед Монголын хүүхд багч гэсэн одоо хордоосоо гэсэн үүднээс энэ хүмүүнлэгээ зохион байгуулж байгаамаа. Манай дүүрэг бол нийт 19 ороотой үүнээс одоо саяхан одоо нийслэлийн засаг даргын баталсан захирамжийн хүрээнд бол утааны нэгдүгээр бүс буюу одоо яг голомтод бүсэд одоо ард иргэдэнд амьдарч байгаа нийт 13 хороо байна. За энэ хүрээнд бол одоо манай аж ахуй нэгж байгуулах иргэд маань бол одоо энэ утаатай тэмцэх үйлсийг бол маш сайн дэмжиж ойлгож эхэлсэн байна гэж харж байна. Энэ утаатай тэмцэх асуудал бол дан ганц төр засгийн, дан ганц нийслэл дүүргийн асуудал биш ээ. Энэ бол аж ахуй нэгж байгуулах болгоны ард иргэд болгоны одоо өмнө толгорсон ийм бэрхшээлээ. Тийм учраас үүнийг ард иргэд маань бүгдээрээ хамтдаа одоо нэг сэтгэлээр даван гарахад бол ард иргэдийн маань оролцоо ихээ. Ийм учраас одоо бас энэ үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн хэмжээнд анх хэрэгжүүлж эхэлж байгаа чиглэл компанийнхаа хамт олонд одоо бас дүүргийнхээ зүгээс баярснаа илэрхийлмээр байна. Цэцэрлэг сургуулийн багш нар хүүхдүүдийг гадаа гарах үедээ тогтмол маска зүүж хэвшихийг анхааруулж байсан юм а.